За өдрийн мэнд. За энэ TikTok дээр залуучууд маш их байна. За энэ хөөрхөн ийм темплейтүүд бас их байдгийм байна. За их чинь бизнесийн одоо зөвлөгөө өгдөг. За ийм хүн байгаамаа. За тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч гэсэн ирээдүйд тийм ээ ямар нэгэн бизнес хий гэж бодож байвал хичээсээ бас зөвлөгөө авч болно шүү. За их чинь бол сүүлийн одоо 19 жил одоо бизнес эрхлэгчдэд жижигхэн төлөвлөр эрхэлж байгаа хүмүүст бизнесийн төлөвлөгөө бичдэг, зөвлөгөө өгдөг хүн байгаа. Тэгээ бизнесийн төлөвлөгөө гэдэг бол одоо ирээдүйд ямар нэгэн бизнес эхлэе гэж бодож байгаа юм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ямар бизнес хийх үү? Тэгээ ямар бизнес санаагаа яаж гаргах уу? Тэрийг одоо яаж маркетинг хийх үү? Яаж хэдэн хүн ажиллах уу гэдгийг яаж тооцох уу? Орлого зардал үржигээ яаж тооцох уу? Яаж ашигтай ажиллах уу гэдэг толгойн дотор байгаа бүх санааг нь цаасан дээр буулгаж өгдөг юм хүн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ямар ч хүний тийм ээ. За одоо ноос ноолуур хийдэг байж болно, нөхрийн аж ахуй хийдэг байж болно. Эсвэл одоо энэ залуучууд ялангуяа одоо ирээдүйд юу гэдгийг том одоо компани захирал болъё. Тэг ямар нэгэн бизнес хий гэж бодож ивэл одооноос одоо юу хийх вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Тэр нь бол бизнес санаа гэсэн. Тэгэхээр юу гэдэг энэ дэлхий дээр байгаа тийм 8 тэрбум хүн бараг бүгд бизнес санаатай байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг чи л одоо анх удаа энэ санааг бол бодож байгаа зүйл биш. Энийг одоо хизээ нэгэн цагт хин нэг нь ботцсон л байгаа. Тэгэхээр юуны өмнө бизнес санаагаа ч гэсэн сонгохдоо тийм үнэхээр би яг дуртай юу? Би энэ дээр одоо хэр туршлагатай? Яагаад би энийг заавал хийх гээд байгаа гэдгийг өөрөөсөө асуугаад одооноос бизнес санаагаа одоо олох хэрэгтэй. Тэгэх юм бол одоо бодчих юм бол тийм насан туршдаа би юу хийх үү гэдгийг олчноо. За ийм ба. За тэгээд манай хүүхэд ч гэсэн би бас нэг банд охин, хоёр банд нэг охинтой л да. Тэгээд манай хүүхдүүдийн хувьд ч гэсэн нэг нь ярьж байгаа. Ээж би том болоод нэг ажилтан болохгүй бизнес хийнэ гэдэг. Тэгээд өмнөхөө ямар бизнес хийх юм бэ? Би тийм гэл. Нэг өдөр тэгж ярина. Нөгөө өдөр болохоор би тийм хийх гэж байгаа. Тэгээд тэрийг нь одооноос хөгжүүлээд яриад байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн тийм ээ өөр хүүхдээ одооноос бас сэтгэлгээг нь задлах хэрэгтэй. Яа тэгвэл одоо хүүхд чинь одоо н альфа үеийн хүүхдүүд тийм нэг генерашн Z үеийн хүүхдүүд чинь бүгд өөр болсон. Хуучин бол юу гэдэг бидний аав ээжүүд бидний үед чи юу гэж боддог гэсэн хэрэг онц сураад хамаг онцороо одоо хамгийн дээд мундаг дээд сургуульд ороод онц сураад хамгийн сайн ажилд ороод насаараа тэр ажлыг хийнэ гэж боддог байсан тийм ээ. Гэтэл одооны хүүхдүүд бол тийм биш болсон. Аль болохоор одоо өөрийгөө хөгжүүлэх тийм ээ. За гэртээ байгаад эсвэл одоо хаанаас ч хамаагүй дэлхийн хаанаас ч хамаагүй ажил хийхийг ингэж боддог болсон ба. Тэгэхээр хүүхдүүдийн энэ санааг нь гоё хөгжүүлээд ингээд бизнесийнх нь одоо санааг нь олуулаад төлөвлөгөөг нь буулгаад бизнес моделийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр орон зайнаас хамааралгүйгээр тийм ээ Монголд байсан ч гэсэн гадаадд онлайнаар бас ажиллах юм боломжтой байна. Тэгэхээр хэл байх юм бол бид нарт тийм боломж байгаа шүү. За тэгээд ихчийнхаа саяхан нээсэн TikTok хуудастаас холбоотой байгаарай. Тэгэх чинь боломжоор бас өдөр болгон хөөрхөн зөвлөгөөнүүдийг бас оруулаад авах болно. За дуудлага ирж байна. За амжилт.